Герман хүмүүсийн дунд ороод эхэндээ тэдний хоорондын харилцааг ер ойлгосонгүй. Ер бусын нарийн тооцоотой бололтой юм а. Нэгнээсээ ширхэг тамхи гуйж авсан бол үнийн тэр дорн төлж харагдах юм. Юу байгаагаа хуваалцаж үнэн худал хэлж нэгнээсээ дэм авдаг төдийгүй хаяа бас гол гаргадаг хүмүүсээс тэс өөр юм гэж. Ажилгүй байх, алхайн хэвтхийг ёс суртахуунгүй маш бүдүүлэг хачин муухай явдал гэж үзнэ. Цаг хугацаа, минут бүхнийг маш нарийн төлөвлөгөөтэй ашиглаж, хачин шаргуу, өндөр бүтээмж, нарийн зохион байгуулалттай горим дүрмийн дагуу хөдөлмөрлөнө. Үйлдвэрийн суур машин дээрч, тариалангийн талбай дээрч, гудамж талбай хаанч тэр ямар ч мэрэгжлийн герман хүн ясны хөдөлмөрч, үнэнхүү зарчимч, хатуу сахилга баттай зангаа гаргаж маш хичээнгүйлэн ажиллана. Үйлдвэрлэлийн ариун цэвэр аюулгүй ажиллагааны дүрм журмыг ягштал баримталж, бие биедээ хүндэтгэлтэй мөртлөө зарчимч хандаж байгаа нь харин хүн надад олзуурхмаар санагдаж байлаа. Ажлын байран дээрээ юу хийхээ заалгаж, симхи гарган зүгээр зогсоод байхгүй. Өөрт оногдсон үүрэг даалгаврыг ягштал биелүүлнэ. Цагийг нарийн чанд баримталж, хэд тансаглал, үрлэгэн зан тооцоогүй байхыг жигшинэ. Ажил дээрээч, гэртээч аривлан хэмнэнэ. Өдөр тутам тааралддаг наад захын нэг жишээ хэлье л да. Герман айлын хэдэн хүн байлаач шүдэ угаах өөр өөрийн нэг аягтай. Шүдний сойз оогоо хийдэг тэр аягаараа ус таслан авч тэр дороо кранта хааж орхин усаа хэмнэнэ. Бас хэрэгцээнээс илүү том машин хөлөглөөд байхгүй. Машин худалдан авахдаа техникийн үзүүлэлтэнд нь анхаарахын ялдамд эдийн засгийн хэмнэлттэй хэсэг талаар их асууж лавлана. Герман хүний тооцоотой занд ус, цахилгаан, шатхууны дэмий гарцдал гэдэг төвчхгүй зүйл болохыг тэгтэл би мэдэрчүүлээ. Усын нуувал ёсын дагаа гэдэгтэй. Тэр ёсоор бид үр хүүхдүүдээч тэр, манайхаар сууж байсан оюутан дүүнартаач тэр, германчуудын ус цахилгаанаас ахуулаад хаа явсан газраа юу хэмнэж болох вэ? Тэр бүхнийг хэмнэх талаар зааж сургадаг байлаа. Ажил дээрээч мөн ялгаагүй. Энэ бол үн цэнтэй зүйл. Эргэж олдшгүй баялаг хэмээн хүүхдүүдээ бүр хар угаас нь ухааруулахыг хичээдэг байлаа. Тэгж чадвал хүн бүр, айл бүр ямар их мөнгө хэмнэх вүлээ. Ямар их үргүй зардлыг арилгах вүлээ дээ. Төсөөлж тооцоолоод ч барамгүй их юм. Уул нь энэ ухаан их холын чим биш. Тэртээ харийн чим биш. Яг л Монгол ухаан юм билээ л дээ. Ганцхан зүүр үгийг аваад үзье. Туслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм. Ингэж 6 үгэнд зангитаад аривлж хямгадах тухай хэлчихсэн ард түмэн хичнээн байдгийг би мэдэхгүй маа. Сонсдог ном Эм бүхэд байршлаа.